Жижигхүү тэрэг хардаа энэ дараалалд зогсохгүйгээр тэнд очиод нүрээ уншуулад гараад байна. Харин яад юм бол хойлоо ачиж асуух уу? Тэгээ. Та үндэсний цахим энгийн пассвортаар цахим гарцаар үйлчлүүлэх бүрэн боломжтой байгаа. За та энэ цахим гарцаар үйлчлүүлснээр та очир дараалалгүйт өөрөөгөө шалгуулж нэвтэрнэ гэсэн үг. Та энэгээр үйлчлүүлэхдээ анхаарах нэг 3 төрлийн юм байна. Та нүдний шилээ авсан байх хэвээр. Одоо тэр царай таних төхөөрөмжн дээр нүдний шилээ заавал авсан байх хэвээр. Ачаага жоохон доошлуулад энэ мэдрэгчнээс жоохон доогоор байх хэвээр ачаач. Тэгээ овор ихтэй ачаа авч орж болдгоо. За би танд эхний нүүрэн талын өгөгдөлтөй хуцыг ингэж харуулад Тэ дараагийн удаа та өөрөө дарж явна. За ингээ баримтчиг аавна гэж байгааз. Тэгвэл одоо нөгөө талдаа болохоор бас яах вэ? Орох чиглэлтэй 4, гарах чиглэлтэй 4 байгаа. Нийт 8. За та ороорой. За тэр улаан зураасны тэнд очиод та камер руу хараад хөдөлгөөнгөө зогсоорой. За ингээ та өөрөө шалгаад нэвтрүүлчлээ. Ингээл болоо. За та цахим гарцаар үйлчлүүлэхдээ дараах зүйлсийг анхаарах ёстой. Үүнд та үндэсний цахим энгийн албан дипломат пассворттой байх ёстой. 18 нас хүрсэн байх ёстой. Овор ихтэй ачаа авч яваагүй байх ёстой. Мөн та царай таних төхөөрөмжн дээр очиод малгай, нүдний шил, маскыг бүрэн авсан байх ёстой. Иргэн та цахим гарцыг сонгон үйлчлүүлээрэй.